За дархан бол ер нь хотолтой. Тэгэхээр хот бол өөрийн гэсэн зохион байгуулалтыгаа үргэлж шинжилж, сайжруулж, технологийн шин дэвшлүүдийг эрэлхийлж байх одоо ийм зайлшгүй шаардлага байгаа. Хөгжлийн хурдыг гүйцэхэд хэцүүч гэсэн энийг бол хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй байхын дэвшлийг эрэлхийлдэг. За дархан бол яг энэ одоо эрчийг алдахгүйгээр 2024 онд бол ер нь Улаанбаатар хочиг болчих вэ гэдэг энэ эмзэглэл бол аль ч орон нутагт байгаагийн адилаар гарын бохирдлыг бууруулах юм хөтөлбөрийг боловсруулсан 24 оны 4 сарын 26-нд 12 тоод тогтоолыг бол гаргасан байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол нөгөө тогтмол одоо байршилд байгаа болоод хөдөлгөөнт их усүрүүдийн бохирдол ялангуяа гэр хорооллын яндан бууруулах асуудал бол байгаа. За энэ ажил асуудлыг шинжлэх, сайжруулах мэдээж амьдралын чанарыг сайжруулахаар хийгдэж байгаа энэ ажил боловч иргэдийн хандлагыг өөрчлөхгүйгээр иргэдэд мэдээлэл өгөх тэднийг мэдлэгжүүлэх замаар эхлэхгүй бол бас болохгүй байгаа юм хандлага байгаа. Тэгээд энд ашрамд бас Монгол Базаалт компани хамт олон залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ ажилд бол та нар маань ханцуу шамлж өөрийн гэсэн манлайлалтаа оролцож за Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой нягт уялдаатай ажиллаж термохаусын одоо шоу рум те байрыг ингэж барьж дарханчууд үзэж сонирхож одоо Монгол хүн чинь бас нэг гараараа барьж нүдэрээ үзэхгүй бол бас ойлгодгүй те яг ийм юун дээр их бодиттой хувь нэмэр оруулсан шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За түрүү миний нэрлснээс гадна бодлогын бичиг баримтаас гадна дахин төлөлтийн ажил бол нэлээдгүй хийгдэж байгаа. За 2016-аас 2020 онд бол 6, 7, 8 дугаар баг буюу гэр хорооллын баг дээр дахин төлөвлөлтийн том одоо магистрал 1-р магистрал шугамудаа суулгачихсан бэлтгэсэн байж байгаа. Одоо 2-р магистрал шугамаа татах. За тэрнийг дагалдах нөгөө ТП-нүүдээ бол татаад ингээд байгуулчихсан ингээд хүлээгдэлийн байдалтай байж байгаа. Тэнд бол нөгөө гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулаад нам давхрын орон сууцаар хангаж өгөх ийм одоо зохион байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаамаа.